Хай, бүгдээрээ сайн уу? Хай. За дараагийн 7-8 дугаар дугаар юу болчих хин яваад хин часагдчих өстө солиотой дугаар боллоо. Цус үдсэн дугаар боллоо. Ерөөсө бодож байгаа юмнууд болсон. 7 дугаар дугаар алд мэдээж захиагаар ихэлсэн. Захиагүй хоцорсон хүмүүсүүдийг эхлээ хэлчихв. Яа тэгээ. Цэтүүлээ захиа аваагүй. Золоо захиа аваагүй. Биш хонгороо захиа аваагүй. Эрэгтэйчүүдээс те. Тийм эмэгтэйчүүдээс индрамал захиа аваагүйсэн те. Тэгээ чи өмнөх дугаар дээр цэтүүлээ авахгүй байх гэж бодсон л юу лээ? Ямар ч гэсэн хонгор цэтүүлээ ер бол аваагүй. Тэгээ тэр хоёр маань юу захиагүй үлдээд жоохон хорондоо бас тий нууц камерын дээр ярьж байгаанд харагдсан. Хонгороо ингээд золоогоос захиа ирэх бах гэд бодсон чинь ирээгүй яасан ч гинэ тий. Тэгээд захиа гоё ихсэн. Тэгэл мэдээж тод трейд өгсөн. Тэгээд хасаас айцтэйсэн гэсэн. Харин тийм билээ. Уул яг трейд хүчгэвдээ гэж санаа зовсон гэд нууц камер дээр ирж илээ тий. Тэр үеж зарахгүй ш нь нуур яриг дээр ч хойлох юм яриад суугадсан. Тэгээ сандарсан багсаа л тий. Тийм тэгээд нацаг амраа хоёр би биндээ захиа өгөөд амраа хүчиг өөргөн захиа авсан чи ямар гоё эдэм гэл тий. За ер нь тэрнээс бол бусдад нь бол бүгдээрээ захиа авсан байсан. За дараа тэгсэн гэсэн. Золоо төгсөн хоёр золыг орон дээр хөвчихсэн гэд октод өрөөнд яриад лээ. Харин тийм болсон юм шиг байлаа. Яг юу игээ хөвчихсэн мэдэхгүй л дээ. Харин тий. Тэр мэрийг гаргахгүй юм те. Юу гэж гаргаж байгаа вэ? Юу ярьдсан бол тэр хоёр мэдгүй тэгэл хов бацаал гэж идэв шүү дээ. Тэгээ төгсөө ч юм уу тэрэндээ амар татагдцсан байсан юм биш үү? Золоо тий. Гүү ах уу. Тэгээд систем миний сэтгэл 3 даад байна. Золоотой би амар гоё ингээ chemistry яриамаараа хийдэг байт. Гэсэн чинь зүгээр л манай золоо зүгээр юм мэдэх гээд яриулаад идэг гэсэн бол яах вэ? Хор утгах гал манай зүгээр цэцэн юм яриа сууж идэг гэсэн баг. Чи юм илж болоод. Тий. Тэг хөөрхөн тэр өдрийг авч явсан. Тэгээ энэ ид чинь бич дээр очиод бас морин уралдаан энэ төр гээд бахан тэмцээ хийгээд тэг хосуудын цаанаасаа хуваарлаад өгсөн байсан. Эсвэл жиун хуваарлаж өгсөн юм уу сайн мэдгүй тий. Өөрөө хуваарлсан. Өөрөө шууд хуваарлсан. Тэгвэл бас сонирхолтой л энэ хийхинтэй хуваарлдаг. Тэгээд яг тэр хуваарлсан хосуудаараа тэд нар яриа өрнүүлсэн байгаа. Тэгээд амраа төгсөө ирээд битээр л угаасаа болд юм дөө гэсэн шиг бүр хоорондоо ямар ч ярих юмгүй амраа төгсөөг ингээд сонсож байгаа юм байна. Тэгсэн үү? Тий, би хөөрхөн мэдлэг. Амар инээдтэйсэн. Хасаа Индра хоёр дээр Индра аюу хөөрхөн байсан. Даач хасаа ингээд угаасаа тоохгүй мэддэг байсан. Нэг тийм яриа өрнүүлэхгүй те. Ингээл зүгээр хараал нөгөөдгөө юм яриулаад суугаад байсан. Цэтүүлээ тод хоёр юу бас хоорондоо яриа өрнүүлсэн. Тэгээ цэтүүлээ асуугаал ил тодыг чи яах гээд байна те. Юу болоод байна те. Трейтэй яах гээд байна л гэдэг ах шиг том ах шиг нь. Тэгсэн. Тийм тэгээд тэр нь яг тодод бас хөөрхөн санагдаад ах шиг л те. Ингээд нэг хүн ингээд намайг харамлаад бийж идэм байх гэд. Эсвэл ядаргаатай санагддаг болов. Уу яг өөрөө болохоор мэдж байгаа шүү дээ. Ерөнхийдөө нэг хинээс захиарна гэдэг нь. Цэтүүлгээс захиарна гэдэг нь. Тэгээд мэдж байгаад тэгээд тэр нөө захиан ирчээгүйт бас тэгээд жоохон баярлсан л баг. Нэг хүн бас араас нь гүгээд байна гэдэг. Тийм яг бол тод чинь нөгөө нэг цэтүүлэг золоод өгөх юм байна гэж бодод байсан гэсэн шүү дээ. Тэгсэн чинь тод төр өрөөд ирсэн тий. Тэгээ бас өөрөө гайхсан гэж хэлсэн. Тэгээ хамгийн сонирхолтой нөө золоо нацагт захиа өгсөн билээ. Тэр айгуу сонио. Гэхдээ тэр чинь угаасаа золооч өмнөх дугаар дээр нөө хөгжим таадаг нөө тэмцээн болсон шүү дээ. Тэрний дараагаас ингээд нацаг айгуу таалагдлаа гэдэг ярьсан. Харин тий би бол хонгортоо бичээл ах юм болов гэж бодсон шүү дээ. Тэгсэн чинь нацагт захиа өгсөн байлээ. Тэгээд нацаг жион хоёроос хоорондоо яриа өрнүүлсэн. Нацаг бол шууд л жионыг би найзын өдөр харж байгаа гэж шууд хэлсэн тий. Тэгэхээр таалагдахгүй байна л гэж хэлсэн. За тэгээд тэр үед чинь тэр чинь тоглоом тоглоод хоорондоо жижигээрээ өнүүлээд бич клабтаад манайхан шоудад алсан юм шиг тэнд гал гаргасан л гэдсэн. Тэгэлсэн тий. Тэгээ айгуу гой хөвгчлөлтэй байсан юм шиг байлээ. Тэгээд оройн тойрог болоод
бас үүсэлцдэг тоглоом тоглосон. Яасан ч үүсэлцэж дуустдаггүй. Гэтэ бас гоё л да тий. Гэхдээ тэгээд үнэлцдэг тоглоом гэснээр тэгээд үнэлцэж байгаа юм гаргахгүй шал утгагүй. Хайл гаргаад секундээр л гаргадаг шиг байсан. Тэгээд миний тэрэн дээр бол айгүй хэцүү байсан заяа. Яа гэвэл тэр чинь би хийм бэ гэд нөгөө нууцаар өөрийнхөө фактыг бичээд тэрийг нэг хүн суглаад уншиж байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг уншаад яг тэр хүнээ зарим нь таахгүй зүгээр л би чамаа хүсэн бэрэ ингээл бараг тэрийг гаргаж ирээд тах шиг. Зүгээр л боломж олгоод тах шиг хүмүүс зүгээр хүсэлцэх боломж. Гэс үсээд аваа гэд. Тиймэрхүү тоглоом юм шиг санагдсан надаа. Тэгээ хонгор болохоор жиюныг сонгосон. Амар сонирхолтой. Тэгээд би яга хонгор ингээ хоёр шинэ охин дээр төвлөрөөд байгаа бол гэж бас аюу гайхаад байсан. Тэгээд золоос тэр үед хонгорыг хүлээж лсэн баг. Тэгээд дуудаж муудах юм болоо яах юм болоо гэд. Тэгээд Цэдула Трейл мэдээж Тодыг сонгосон. Тодтой л өмснө гэж дайрсан. Тэгээ тэр тоглоом донд Индрал ганцхан өмсөлцөөгөө тий. Тод ихтэй бүр тэрийг бүр амар өмссөн. Тэр оруулнаас ингээ татаад ингээ. Тэрийг бүр амар харуулсан. Тэр чи хамгийн ихэнд гарч ирээ хамгийн ихэнд өмсөлцсөн тий. Тэгэхээр тэр хоёр бие биендээ ер нь нэлээд л дуртай ах шиг байлаа. Тэгээд Цэдула Тодыг сонгоход Тод жоохон дургүй байсан чи харсан уу? Жоохон юм тухгүй яах гээд байгаа нь мэддэхгүй ингээд. Гэтэ би ч гэсэн байсан бол оронд нь дургүй байд нэр үснэ гэвэл. Цэдула дуртай байгаа. Чи Цэдулагийг Тод дуртай байгаа хөө. Дуртай гэж. Дуртай харагдаад л. Мэддэхгүй. Тэгээд тэр фактууд нь айгүй инээдтэй юмнууд байсан. Хасаа уулын хоёр чинь бас бүр ингээд үүр мүр дээрээ сууж агаад үсэлцээд алсан шүү дээ. Тэр хонгорч юу тэр нэг юм хоёр бүр алсан чи юм хоёр. Тийм. Хонгорч бүр дээр нь мордож авч байгаа. Гэтэ хонгор өөрөөрөө нөгөө хоёр охинд татуулах галах шиг бэ гэж надад тийм юу санагдсан. Тэр нэг жоохон ийшээ тийш ингээл тал тийшээгээр ингээл байсан л та. Тийм те. Нэг Индраар яал, нэг Жиюнээр. Зүгээр золоогоо гаргаж ирэл юмснэ шүү дээ. Тийм жоохон юу оноо авах гээд байгаа юм шиг санагдсан надад хонгор. Байж болно. Тийм. Тэгээд төгсөө энийг сонголоо. Төгсөө чинь золоог сонгосон. Золоог сонгочлоо. Үгүй битгүй. Ямар ч гэсэн золоо нацгийг сонгосон заяа. Тэгээд золоо амар зэвэн өсөлтсөн нацгтай. Өөр дээр нь сууж байгаа л нүдрүү нэгэж харж байгаа. Амраад айгуу туухгүйсэн баха тэр үед. Хөрхөнд. Оройн мэдээж юу нууц өрөөрөө явах бэлгээ авсан хонгор. Тэг мэдээж золоог сонгосон. Тэгээд золоо мэдээж зөвшөөрсөн. Тэгээд тэр нууц өрөөний юм инээх их гаргаагүй заяа. Зүгээр ингээ эхлээд ороод хонгор ингээ бэш клуб дээр явж байхдаа золоод авсан бэлгээ өгсөн. Дуртай мөнгө гэл те хоорондоо ярьж мэрэл. Тэгэл нэг цаашаа гаргаагүй те. Гэхдээ ингээд амар сонио тэр нууц өрөө зүгээр массажны өрөө юм биш үү? Харин хонгор зүгээр тийшээ хоёр ороод хоёр удаа массаж хийх. Зүгээр массаж хийлгэсэл гараа явцдаг шээ. Харин тий. Золоо бүр ингээд дээр нь ингээд сууцсан бүр ингээд нуруунд дээр аймарлаг юм массаж хийдэг. Тэгээ дараа нь тэр хоёр ингээд юм ирсэн л ахaltaа. Гэхдээ ингээд унтж байгаа дүр зургийг хайлт харуулад байсан. Тэгээ намл унтсан юм шиг үлээ ядарсан юм шиг үл өдөр чинь бэж клуб модда. Бага активитис юм чи ядраа байлгүй. Гэхдээ нэг сонирхолтой юм болов юм шиг байсан тэр хоёрын юмд тий. Нэг тийм амар чи яриа мараач болоог байх гэж. Зүгээр тэр нэг бэлэг өгсөн тэрийн л бүр амар их гаргаад байсан. Тийм. Тэгээ маргааш нь ч гэсэн тэр хоёр ярьсан шүү дээ ингээ гоё ялаа гэл. Их сүртэй юм яриаггүй. Ямар ч сан гоё байсан л гэсэн. Дараагийн өдөр нь боллоо. Илч нацгаар тодроод. Тэгээ нацаг маань сүрхэн амт нөгөө нэг цэгийн шиг камерны өмнө гарахаараа жоохон бие бариад робот шиг яриад байлээ. Тэгээд за манайхан тэгээд хоолоо идцгээе. За. Амар хөөрх харагдаад байгаа тацаг. Гэхдээ гид мока гарч ирээд амар битэд болгосон тий. Хоёр өглөөний цайн дээр тий. Мокал гарч ирэхээр манайхан айгаад тах шиг л хоошоо гарч марал тий. Тэгээд эхний мэдэн нь болохоор амраа нэвтрүүлгийг орхисон гэсэн ямар нэгэн шалтгаанаар тийм хувийн шалтгаанаар тэрийг хийж мэдээгүй гинт л олсон юм шиг байлээ. Энд дөрөв болохоор өглөө ингээд чемдана бэлдэж байхад ингээд би анзаарсан гэхдээ нойрондоо дарагдаад унтцсан гэдэг яриад байсан. Тэрийг нь бол ямар нэгэн тайлбар өгөөгүй. Юу болсон бол гэж айгүйх гайхсан. Би болохоор тоглолт моглолттой юм болов гэж бодоод байсан. Гэтэ арайч бас тоглолтоо тэгэж урдчилж төлөвлөхгүйгээр явахгүй байхаа.
Би бас тиймэрхүү юм байж магадгүй гэж бодсон. Зүгээр нэг гинтийн нэг тийм тоглолт моголч юм уу. Бас Монголд ч ерөөхдөө тиймэрхүү юм айгүй их болдсон шүү. Ингээд амар төлөвлөд байх юм байхгүй. Тэгээ зарим нэг юм дээр чинь тэгэл хүмүүс чинь оо яаж ин ахын дуу шууд хүрээдэр гэ тэгдэг гэж байгаа байхгүй. Дуул гэлөө. Тий. Урлагийн хүмүүс чинь ерөөхдөө нэг тиймэрхүү юм байд юм шүү. Тэгээ ингээл нэг ах дуугийн холбоо нэтрэгэл. Тэнгүүд ингээд нэг амар төлөвлөж өөрчлөж хэлэхгүйгээр зарим нэг хүмүүс нь шууд залгад юм шүү. Хүрээдэр ингээд тэгэрэг. Скуулууд үнэхээр одоо арга эртний ямар нэгэн тийм хүндтэй үзэх шалтгаан болсон байх л та. Яадаг ч гэсэн гэхдээ айгу зэвүүн нэг юу яг хасагдах өдрийнхөө өглөө шууд тэгээ яваад гэсэн. Харин тийм. Харамсалтай. Амрааг бол би нилийн цааш явах гэж бодоод байсан. Тэгснээ бас хүмүүс тэгээд байгаамаа. Төгсөө ялангуяа 2-р дугаар дээр хэлээ амрааг хасах магадaltaй. Амрааг хасмаар гिचээд явсныхан дараа нь өстө нэрээ амраа амар гоё байсан маш их гоё байсан л та. Уус амраа айгүй гоё нэвтрүүлэг болгодог байсан. Тэгээд тэр айгүй харамсалтай байсан. Амраа явцсан жоохон хоосон болцсон. Тэгээд амраа ч уг нь айгүй хөгжилтэй байлгадаг байсан юм байлаа. Хөгжилтэй байлгадаг байсан билээ юу ангараад байх. Дундуур нь хальт орж ирж мэрэл тий. Хэдий тийм жог хийж мэрэгэл тий. Тэр айгу хөвгөлтэй амрагийн тал айгу сануулсан. За тэгээ мэдээж тэр өдрөөс хасалттай өдөр өнөөдөр хасалттай өдөр шүү гэж мока хэлсэн чинь бүгдээрээ асалсан юм болол бие чаяж магнаал яах вэ их үг тий. Янз бүрийн аргуудаа ботож эхлээл. За тэгээ тэр өдөр хасаа нэг айгу том степ байсан. Тэрийг ярихаас өмнө нууц өрөөнд би яагаад нууц өрөөгээд нууц камерт хөвгүүд заяа. Ер нь хөвгүүд нь штэ. Октоудаас амар хоо бацдаг юм бэ. Би ер нь тэр нэвтрүүлгээс харлаа. Ямар амар хоорондоо хоо бацчих. Манай октод нөгөө өөрсдөд нь болсон юм. Энийг хараа тэрийг хараа. Надад ийм зүйлд өгсөн юм. Гэлтгсэн чи хөвгүүд нь. Одоо штэ орой чи тэрийг тэдэг бич. Тэдэн бичээд чи хасагдуулахгүй бол ингэж бүр ингэж. Юу бизнес яриад байгаа мó юу яриад байгаа. Тэгээ ингээ бүр тоо бодсон зогсчихсэн тий. Тэр дотор цэдүүлаа хасаа төгсөө 3 байсан заяа. Тэр 3 хасалтын жигсаалтыг ярьжсэн. Төгсөө бол юу дарга юм шиг байгаа заяа гэл. За чи тэд бичвэл тэгнэ ингэж төгсөө дарга нь биш ээ. Зүгээр төгсөө болохоор зүгээр яриад ингээ голдно эмхтэй эрэгтэйчүүдийн голдно ингээ гүүр нь болоод яваад байгаа байхгүй. Тэнгүүтээ тэр идэ ингээ ярьсан төлөвлөгөөг нь нөө эмхтэйчүүдэд авчиж яриад энийг ингээ хасчий гэд ярьсан чинь нөхдөд нь таалагддаг байгаа байхгүй. Чүүд маань ер нь бол яг бодлого бодож байгаа юм шиг аашилж байгаа нь ерөөсөө таалагдаагүй. Тий. Яг тэгэхээр золооч нь тэгж хэлсэн шүү дээ. Бандрын ингээд нөө өвжигээрээ үлдээд одоо анхныхаа оролцсон үлдсэн хүмүүсээрээ л үлдэх гээд ингээд гүрийгээд байгаа таалагдахгүй байна гэд хэлсэн шүү дээ. Тэгээд магадгүй одоо хасалтын шатны үр дүн нь тэрнээс болсон байгаа гэж бодсон. Яг л төгсөө хитрхи ингээд нэг хасаа цэдүүлээ тэр гурлаа үлдэхийн тулд ингээд хитрхи баахан тоо бодоод тэг охтууд дээр очиж охтуудынхаа энийг хасъя гэж ярьж мараад янз бүр болоод тэгээд бас ингээд жоохон таалагддаг байгаа. Үнэ. Ер нь бол тэгэж дундуур нь юм ярьж марих бол охтуудад бол үнэхээр ямар шалчхансан гүрвэл гэж бодно шүү дээ. Тийм. Тэгээд төгсөөч юм бүр ингээ өөртөө амар итгэлтэй байгаадсан шүү дээ. Өөрийгөө хасахдахгүйгээ бодцсон. Тэгэл нацгийг одоо чи яах гэж байна? Амраач явчлаа штэ гэж үгээл тий. Зүв асуулт байгаа юм аа. Сүрдүүлээд байгаа юм шиг. Бараг амраагаас бусдын чамайг хасах юундэ бичнэ гэж хэлгээд байгаа юм аа. Ерөнхийдөө ингээд жоохон ингээд бааварлаж ярьж мараад байгаа байхгүй тий. Ер нь төгсөө нацаг жоохон дургу агаад ах шиг байлээ. Тэр би нөгөөсөө дургу байл шүү дээ. Тий жоохон илт харагдуулахгүй байгаа ч гэсэн ярьж байгаа хандлага мандлага нь төгсөө аюу дургу гэдгийг ер нь илэрхийлээд байгаа. Тэрийш нацгаа мэдэрсэн бах тэнэг юм биш. Тий тэгээд тим юм шулганж найруулж явж байгаад орой насгдсан байт юм аа. За тэгээд нууц камерт ер нь тэр өдөр айгүйх юм араас тэр өдөр нөгөө хийх юм байхгүйсэн болохоор нууц камеруудыг л айгүй харуулсан баг гэж би бодоод байгаа. Тэгсэн чинь уулын хасаа хоёр бүр хасаа бүр октоодын өрөөнд байгаа байна. Ялангуяа уулын орон дээр байж л ах. Тэгээ уулаа ч нөгөө нэг бас хоёулахнаа байхдаа жоохон тухгүй байгаа юм шиг санагдаад нөгөө хоёр охин хоёр байгаа эзтэй гэл нөгөө нэг хайлтан дайдлын өрөө орж морол тэгэл тэнгод хасаа эрхлэх гээл байгаа мó тэрх гээд байгаа мó үсгээд байгаа мó ингээл уулыг ер нь ноолоод ирлээ. Хасаа зүгээр тэр үед амар сандарсан баха. Магадгүй. Зүгээр ингээд айгүй сандралтай санагдаадсан ингээл нэг
уйлаага очиж ингээл одоо өмсөж те янз бүр болол охтууд дээр очиод бид ингээ хөвгүүд дээр ийм ярьсан гэл те. Ерөнхийдөө тэр өдөржингөө ингээл хүмүүсээс оноо авах гал эрэгтэйчүүд болох гэх. Тэгтээ охтуудаа бас өөрийг нь хасах юм биччихвээ нэтрийгээ санаа зовоод л байсан юм шиг байлаа. Уулан тэр хасаагийн ярьсан юм хонгорын санаа байсан байхгүй Монголд очиод тийм charity те тийм хүмүүс тусалсан юм хиймээ гэдгсэн чинь хасаа охтууд руу орж ирсэн ээ. Хөвгүүдээр бид нар тэгж ярьлаа. Бараг хасаа тэрийг ингээд зохиогоод санаачилсан юм шиг юм тийм мундаг дүр тоглох гэдсэн те. Ер нь л тэр ихэд тэгээ тэр нь ажилтсан л да. Ажилсан. Бас өөр нэг зүйл нь бас ажилсан. Тэгэхээр тэрний өмнө бас нэг хөөрхөн квиз тоглоом хийсэн. Тэгээ тэрэн дээр төгсөө маань хоцсон байгаа. Тэг ямар ч хандлаггүй. Зүгээр л тэдний мэдлэгийг шалгасан тийм юу байсан. За тэгээд хасаа болохоор нэг юм асуучихгүй гэж нэг юм хэлчихгүй гэлөө. Тэгснээр шууд уулаа дээр очсноо надтай болцоонд яваач маа гэж. Тэгсэн чи уулаа бүр гайх. Ингээ явчих тийм үү болдох юм уу гэх бүр хизээ асуугаад байгаа ингээд барыг тэгээд ах шиг байсан тий. Тэгээ тэр үед хөөрхөн ширээ бэлдсэн байсан юм вайнтай, жимсэн шоколадтай тэгсэн чил ингээл юм яриалах шиг багасан. Юм ургуулаал шүлэмүүлгээ хийлээл. Тэгсэн ингээл чи надтай үерхээч гэл. Чи уулаа бүр шок. Гайхал тэгснэл за тэхээс гээ баг амар хүчээр үерхүүлж байгаа юм шиг гээд хариулт өгсөн. Тэрнээс айгүй инээдтэй тийм би анх удаа энэ шоун дээр тийм болж байна. Үгүй ээ. Надтай үерхээч гээ. Үгүй. Алби ёсоор. Үгүй анх удаа биш. Тэрний өмнөх дээр амар яасан юм уу? Өмнөх сизон дээр чинь Чинзо нөгөө нэг намунатай үерхсэн шүү дээ. Тэгээд тэр жинхэнэ алби ёсоор тэгсэн. Үгүй алби яг ингээд үерхэж байгаа юм шиг байж яснаа салж малаад ингээд нэг нь уйлж мөлөл бүү юм болоо шүү дээ. Тэр чинь тэгэл ялгаагүй шүү дээ. Гэтэ яг хасаа шиг ингээд алби ёсоор тэгэхгүй шүү. Үгүй яг тэр альбан бусаар гойсон ч хийсэн. Ерөнхийдөө ингээд тэр хоёрыг ижлэх юм болчихсон байгаа юм. Тий, ер нь ижлэх. Үгүй тэр хоёр тэгээ явж тэгээ бас айгүй салчих үедээ л гэж бодчихсон. Салгах уу? Хасаа тэнхтэй тэрвэл уулын шууд сал. За тэгээд хасаа уулын хоёр алби ёсоор үерхсэн байгаа. Тэр иргэн хосууд болсон байгаа. Тэгээд хасаа өөрийгөө бас төвжээд авчиж байгаамаа. Тэгээ охтууд мэдээж уулаад бас дуртай болохоор хасааг нэг тэгж нэг хасагдах юм дээр бичихгүй байх гэж би бас бодсон. Би бас яаж ч магадгүй гэж бодоод байсан л та. Тэгээд нөө хасааг сандраад байгаа юм байх гэж бодохгүй. Яг тийм бол ингээд альбан ёсоор болцсон байсан бичи хонгор хоёр салгацсан шүү дээ. Тэгвэл бас хасаас жоохон сандарч исэн байж магадгүй энэ удаад яаж магадгүй болчлаа гэд. Уг нь бол тэр хий чинь барыг нийлж байгаа дамраагаа хасчихгээд ярьсан байсан байж магадгүй байхгүй. Тэгвэл бодож исэн үнэн нь өөрөө ингээд гараа явчихгууд дахиад нэг өөр хүн заавал хүчээр хасагдах хэрэгтэй болчихно шүү дээ. Тэг хасаа жоохон сандарсан байж магадгүй. Гэхдээ тэр үед хамгийн их сандарсан цэдүүлээ байсан. Цэдүүлээ дөрүүд ямар ч захиа аваагүй. Тэс нь охтууд цэдүүлээд бас нэг юу байхгүй. Энэ холбоо үүсгэсэн хүн байхгүй. Тэг цэдүүлээ чинь би орой авах бас Spider-Man-ийнхаа хувцас өмсөх яах вэ ийхүү. Би яах вэ гэд гаднаа юм сандарж байгаа ийм дүр зураг гаргаад дээсэн ч дотроо айгу ихтэлтэй байсан байх үлдэн гэдэгтэй тий. Би яг тэгээд бодчихлоо. Тэг тэгж би бас яг тэгж бодсон. Би цэдүүлээ бүр ямар ч сандрах юм байгаагүй заяа. Угаасаа ч өөрөө мэдчихсэн хасагдахгүй гэдэг. Гэтэ гаднаа ингээ худлаа ингээд хэлсэн шүү. Яасан чи яах вэ гэлтэй. Яг үндэ бодлоо яг энэ камерны цаагуур заяа. Тэр нөө цэдүүлээ тод хоёр алидинэ ингээд хилцэн байгаа санагдал авахгүй холбоо үүсгэсэн. Тийм тэгсэн те. Нацгаа харсан гэсэн тэр Beach Club дээр хахад тод цэдүүл хоёр ярилцж хахад тэр үүсэлсэн юм бэл. Тэгсэн. Тэгээ нацгаа харсан гэсэн. Тэр нацгаа цэдүүлээ зассан те. Хоёр тод хоёр үүсэлсэн юм уу гэдэг. Хоёр үүсэлсэн дэс нөө. Тэгээ цэдүүлээ бүр гахаад төрөө гэж байна. Тэгээ нэг аавдас голаханд бариад авцсан юм шиг хөөрхөө санагдав. Нацгаас бусд нь бол хараагүй байх гэж би бодож ин тэ. Нацаг л харчаад асуусан байх. Чи юу н одоо хин дээр явах чинь энэ гэж. Харсан ч гэж болно л доо. Нацаг харж байгаа гэдэг чинь бас ингээд нөө дээр террас дээр таар үнэлцээд исэн гэдэг ингээд дээр байсан байхгүй тэ. Тэг жахт ингээд олон харж байгаа гэдэг чинь магадгүй нацгийг өөр нэг хүн тэр хоёрыг хараа гэд тэгээд нацаг харсан байж болно шүү дээ. Тэгээ тэнгуут сэтгүүл бол ингээд дотроо аль хэдийн толгойлгоо төгөөд тоглолтын төлөвлөгөө гаргацсан юм санагдаад байгаа байхгүй. Эйлээ ингэж худлаа явж байгаа хамгийн сүүлд нь ингээд нийлье. Тийм байлээ шүү дээ. Гэтэ тод бол юу трейд айгу
сайн тасцсан билий ярьж мэрч байгаа. Эсвэл тэгж жүжиглэж ч магадгүй. Гэхдээ тэр айгу хөөрх. Надад тэр айгу хөөрх санагдчихж байгаа. За тэгээд хасалтанд мэдээж эхэлж хонгор хасагдсан. Би бүр хонгорыг хасахдад амар гайхсан. Гэхдээ хонгорыг хасагдахад нэг хүн айгу их нөлөөлсөн баха. Төгсөө юу? Тэг цэтүүл 2. Төгсөө цэтүүл 2. Яа гэвэл цэтүүл ачаа нууц камер дээр ингээд хонгортой ярилцчихсэн штэ. Би юу нэгээд тэгээ тод золоо хоёрт ингээд сайн байгаа. Гэтэ би одоос золоороо дайрд юм уу гэж бодоод байна удаад ингээд яриад ирсэн чинь. Тэгсэн тэгээд жоохон хонгорыг сүрдүүлээд байгаа юм шиг санагдсан надаа. Тэ тэгэхээр төгсөө цэдэл хоёроос ярьсан байж магадгүй хонгорыг нийлэн доор бичи. Охтууд юу н хонгор туртаа байгаа юм чинь гэд. Тэгж битсэн байж магадгүй заяа. Тэгээд би хонгорд ер нь хөвгүүд нийлэн доор битсэн байх гэж би бодсон. Тэг ерөөхдөө бол охтуудынхаа хувьд бол хонгорч ямар ч асуудалгүй оролцогч байгаадсан шүү дээ. Ерөөхдөө хүчтэй оролцогч нарын нэг hideaway-д 2 удаа ингэж ороод хончиж байгаа байхгүй. Тэнгүүт бас ядаргаатай дахиад нөгөө хонгор баг хонгорын өрөө гэдэг тэгж мэгэл нөгөө тоглоомоор хэлж байгаа ч гэсэн цаагаараа бол за энийг ингэж хасахгүй бол бид нар hideaway-д явахгүй мэн гэж бодож болно шүү дээ. Тэгэхээр хитрхээ хүчтэй оролцогч байгаад эренгүүтээ тэр нэгээс үлдээ сул талаалаад явчлаа л дээ. Харин тий дээрээс нь уулын маань бас айгүй хонгор туртай байсан гэсэн найзын хуваар айгүй сайн найз тэгээд хонгорыг хасахдад айгүй их юу гүнгэлсэн тий. Тэнгүүд хонгор ялцчихсан бүгдэн бүх октодтойгоо айгүй сайн л ийсэн юм шиг байгаа. Найзын хуваарч тэр эрэгтэй хүнийхээ хуваарч тэр тий. Тэнгүүд би хөвгүүд л айгүй их нөлөөсөн баг гэж бодсон хасагдaltaй нь. Тэгээ жоохон харамсалтай. Би хонгорыг нийлээ явах гэж бас бодож байсан. Би хонгорыг хасагдана гэдгийг нь бол ерөөдөө бодож байсан л доо. Энэ дугаар дээр. Тэгээ ерөөдөө ер нь эвгүй болцсон байна да. Тэгээд дахиад нэг hideaway-д яваад эсвэл бол ингээд нэг хитрхи хүчтэй байгаа юм лээ хасагдгаар л байна да гэж бодож байсан. Тэгээд яг хасагдсан ч гэсэн хонгороос айгүй олон сурж авах зүйлс байсан гэдэг үл залуучууд харсан баха. Тэ. Ерөөдөө эмэгтэй хүнийг яаж хөндлөж харьцах хэвтэй. Яаж ингээд өөрийнхөө спейсийг нөгөө нэг зөв харилцаа үүсгэх вэ гэдгийг бол бас ингээд өөрийнхөө айгүй мэдрэмжтэй талаар ингээд харуулсан шүү дээ. Тэгэхээр хонгор бол өөх юмаа өгөөд тэгээд нэвтрүүлгээс гарлаа. Тэглээ. Yes. За дараа нь Индра хасагдсан. Индраг би айгүй хоол юм байх гэж. Би Индрагаас илүү Живныг хасагдах байх гэж бодож исэн. Тэгсэн чинь Индра хасагдсан байлээ. Тэгээд цэтүүлийн амжсан Индраг битсэн гэсэн яад бол цэтүүл ерөөсөө Индратай ингээд байчаад ингээд ерөөсөө дараа нь ингээд яриа өрнүүлж чадахгүй. Тэгээд Индраг бас хамт олонтойгоо цуг тасч чадахгүй байна гэдэг утгаар ер нь шүү дээ цэтүүлийн өгдөг шалтгаан зөвхөн тэр заяа хамт олондоо байж чадахгүй гэдэг шалтгаанаар Индраг битсэн гэсэн урд нь бас Даянаг бас тэгэж битсэн гэсэн. Тэгээд энэ удаад бас ер нь нууц камерт анзаараад байх Индра ер нь ганцаараа л яваад байсан. Ганц хоёр октод л Индраг ингээд тэг хажууд нь халамжлаад гэх юм уу ингээд ярьж мараад байсан. Тийм болохоорс Индраг бусдаагаа ингээд дундаа ороход хэцүү байсан болов уу гэж анзаарсан л та. Гэтэ ер нь гаднаасаа яриа мэрэ анх орж ирэхэд ямар хөөрхөн охин сэргэлэнтэй байла. Тийм болохгүй байх гэж бодсож байна Индра хасагдсан. Яг хоо би бас живнийг хасагдах юм байх гэж бодож исэн байхгүй. Тэгсэн чинь нэг жив чинь бас нэг урлагийн үзлэг дээр ингээд нэг жоохон фаны байгаа л те. Нөгөө идэгээ хөгжөөж чадаад тэгээ дээрээс нь нэг уулья тэгээд золоо хоёртай айгу ингээд юу ингээд дотно олцсон. Ингээд яриа өрнүүлээд инээлтэл тэгээдсэн шүү дээ. Тэгэхээр бас нэг Индрага бодох юм бол бас ингээд жоохон холбоо үүсгэж чадсан байгаа байхгүй те. Өрөөнийхөө хуваарлалтаасаа болоод магадгүй тэгсэн ч хийж болно шүү дээ. Тэгэхээр живэн чинь тэр хоёртой нэг өрөөнд ингээд хуваарлагдсан. Тэнгүүтээ Индра болохоор тод тэгээд амраа хоёртой байсан. Тэгээ нэг нэгээ гараа авч байгаа. Тэнгүүд ингээд бас ингээд хасагдах хэрэгсэл нэг үүсэж байгаа байхгүй те. Тэгээд бас ингээд холбоо яг ингээд эрэгтэй оролцогч нартай бас ингээд холбоо үүсгэж чадаагүй. Тэр нь бас жоохон харамсалтай. Уг нь бол аюу гой оролцогч байсан. Тэ. Бол аюу өрх байсан. За тэгээд төгсөө хасагдсан байгаа. Karma is real гэдэг таахгүй юу? Төгсөө бол хасагдахад нь би бол шоконд ороогүй ер нь октод л хассан байх гэж бодоод байгаа. Тэр нэг дундуур нь мов зөөж мөөж байгаа л тий. Амнаасаа олоод хасагдсан байх гэж би бодож байгаа. Хор найруулах гэж явж байгаа. Тэгээ өөрөө тэр хорондоо
Хотголдаад. Хотголцох шүү байсан. Тэгээ бай болсон. Төгсөн. За тэгээд тэрээрээ ингээд дуусч байгаамаа. Тэгээд мэдээж тэгэл дараа нь тэр нараа өдөж амраал нацэг цэдүүл хоёр хотыг яриал. Тэгэл ер нь өндөрсөн дөө. Тэгээд дараагийн дугаараар дахиад нэг 2 хүн орж ирэх юм шиг байлээ. Тэр шинэ хүн нэг эрэхтэй нэг эмэгтэй тий. Би бол галзуу эрэхтэй байлаа. Би бол амар зэвүүн гар байгаасаа гэж бодож байна. Би бас одоо нэг аюу нэг зэвүүн залуу орч ирээд бодоо олохгүй махтай хүлээгээл. Трэмрэй цэтүүлээ мэтүүлээ зөө бодоо олохоосаа гэж. Харин тий. Тэнийг охин бас орж ирж илээ. Охин бас шууруулаасаа гэж бодож байна. Хоёр их чимхүү охин битээ орж ирээсэй гэж бодож байна. Бас нэг эзэмөө охин орж ирээсэй л гэж бодож. Модель битээ орж ирээсэй. Одоо нэг модельуд амар модель болион моделуд нь орж ирэхлээр нэг бол тэгээ нэг юм санаа ичимхий нэг бол ярьдгүү тэгээ нэг сайн. За модель нэсэн ч яах вэ? Гэтэ айгу сэргэлэн охин орж ирээсэй л гэж бодож байна. Тэ. Зэв. Бэнтрийг бас шууруулахаар. Тэгээ тод модыг шүү доош нь ор. Тэрээс тод бол айгу манлайлж яваад байна. Одоо жоохон тодтой өрсөлдүүлэх нэг охин оруулж ирмээр. Тэ. Тэгвэл айгу гой халуух юм болох байх. Тэгээд хасаа уулын хоёр яванда цуг хിവэрэ байх нь тийсжүүлдэх нөө харъя. Тэ. Манай хасаа ч бас ерөнхийдөө наашаа чашиг хичгээл өгдөг юм шүү дээ. Хэдэн дугаар явах нь харъя. Тэгээд хэдэн дугаар ингээ хосороо байх нь харъя. За тэгээд тиймэрхүү байлаа. Таалагдсан бол лайк, share, subscribe. Тэгээд та нараас бодол саналаа комментэр хийчээрэй. Тэ. За дуусах уу? За дуусгая. За bye.